Интернет дэх хоёр компьютерийн холбоо. Микропроцессор зохиогдож хэрэглэгдэх болсон 1980-ад оны компьютерийн техникийн чухал хөгжил нь интернетийн цаашдын хөгжилд мөн нөлөөлсөн байдаг. Энэ үед интернетэд холбогдсон компьютерийн тоо энэ үеэс өмнө байсан хэрэглэгчдийн тооноос давж гарчээ. Хүйтэн дайны үеийн эцэс болсон 1990-ад он нь интернетээр холбогдох эртний эхлэл болсон гэж тооцдог байна. Цэрэг дайны чиглэлийн холбооны систем түүний хэрэглэгчид бусад системд ашиглагддаг болсон. Энэ үед л олон улсын хэрэглэгч болон компьютерүүд агуулсан өнөөгийн хэлбэрт интернетэд шилжсэн юм а. 1990-ад он хүртэл интернет үндсэндээ текст буюу бичиг хадгалах, мэдээллийг ашиглуулах систем байв. Компьютерийн техникт график, зурган мэдээлэл төрсөлж боловсруулах чадвар сайжирсантай уялдан интернетэд график, зураг оруулах хэрэгцээ шаардлага гарсан байна. Үүний улмаас янз бүрийн зураг, текст холилдсон баримт бичгийг гипертекст гэж нэрлээд ийм гипертекстийг файлд график хэлбэртэй хадгалах, түүнийг интернетээр дамжуулах, компьютер дээр үзэж харах программын хэрэгсэл зохион хэрэглэх болжээ. Энэ хэрэгслийг HTML буюу гипертекст үүсгэх хэл гэж товчлон нэрлэдэг. Ингээд гипертекст дамжуулах механизм системийг World Wide Web буюу дэлхийн дахны товчоор веб гэж нэрлэдэг болжээ. Веб гэдэг нь үгчилж орчуулбал Аалзны тор гэсэн үг юм. Үнэхээр орчин үед интернет нь бүх дэлхийг хучсан Аалзны шүлсэн тор лугаа адил компьютерийн сүлжээ болж хөгжсөн байна. Интернетэд байгаа бие даасан шинжтэй нэг өгөгдөл мэдээллийг вебсайт гэж нэрлэдэг. Нэг вебсайт нь ямар нэг хувь хүний оруулсан ганц HTML файл байхаас эхлээд ямар нэг компани эсвэл сургуулийн интернетэд оруулж тавьсан олон зуун файл байж болно. Вебсайт бүр URL гэж нэрлэдэг интернетийн хаягаар тодорхойлогддог. Жишээлбэл HTTP тодорхойлох цэг 2 ташууцраас www.yahoo.com HTTP тодорхойлох цэг 2 ташууцраас www.google.com гэх мэт хаяглагдсан байдаг. Энэ хаяг нь хэрэглэгчийн веб HTML файл хаана байгааг тодорхойлж өгөх үүрэгтэй байна. Интернет дэх мэдээллийн хувьд вебсайт гэдэг нэр томьёоноос гадна веб хуудас гэсэн нэр томьёог хэрэглэдэг. HTML гипертекст бэлтгэх хэлээр бичсэн компьютерийн файлыг веб хуудас гэнэ. Веб хуудсыг бидний мэддэг ердийн хэвлэсэн бичиг баримтын хуудастай адилтгаж болохгүй. Веб хуудас ямар ч хэмжээтэй байж болох боловч практикт ихэнх хүмүүс энэ хэмжээг 800 харьцаханд 400-аар тогтоож хэрэглэдэг. Эндээс альва вебсайт нь веб хуудаснаас бүтцэн байдаг гэдэг дүгнэлт хийж болно. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.